Сургуулийн хамгийн солдороо бүрэг харагдах хүүхэд ундаг дугуун дээр гарахаараа жинхэнэ мангас болж хувирдаг бол яах вэ? Онода Сакимичи бол анимеийн дуртай бөгөөд аниметай холбогдолтой зүйлс авахын тулд өдөр бүр хуучин дугуйгаараа өндөд толгодыг даван өмнгөө хэмнэдэг. Түүний хувьд дугаа унах нь зүгээр л нэг яв харга. Гэтэл нэг өдөр түүний юл бусын тэсвэр хатгажлыг сургуулийнх нь мэржлийн дугуйчин Имаэсми Шинске олж харна. Харин Онода ундаг дугуйн спорт замын уулдааны ертөнц ямар хатуу бөгөөд өсөлтнөдөө байдгийг зүтлээчгүй яваа. Ингээд тэрээр дугуйн клуб төсөж бусдыгаа гүйцэхийн тулд хамаг хүчээ шавхан шилдэг тамирчистай мөн зэрэгцэн хатуу шөрөн бэлтгэлд хамрагддаг. Тэмцээн бүр нь төсвөр хатуужил багийн ажиллагаа сэтгэл зүйн асар том тулаан болж хувирна. Их цуулс, барайны өмнөх шөрөн өсөлтөө, замын осол, эргэлт гээд бүх зүйл тэдний хязгаар хөтлөн шахна. Харин Онода ихэндээ хинч тоогдохгүй шинхэн сурагч байсан ч алхамаар тэмцээн бүрийн ард Онода чимээгүй отоку хүүгээс улсдаа шилдэг тооцогддог хүчит дуучтай мөс зэрэгцэн уралдах хэмжээний тамирчин болж өснө. Ватанабе Ватаругийн мангаас сэдвэлсэн Yowamushi Pedal 10-10 өсөлтөгчдийнхөө ч гэсэн өнгөрсөн дөхийг бас гаргадаг болохоор маш сонирхолтой. Өдөр бүр нэг аним.